Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За, эрчим хүч 1, эрчим хүч 2 төслүүд урд өмнө Монгол улсад амжилттай хэрэгжсэн. Одоо эрчим хүч 3 төслийг ингээд оруулаад ирсэн байна. Эрчим хүчний инженер хүний хувьд энэ төслийг дэмжиж байна. За, энэ төсөл хэрэгжснээр Говь Цөмбөр, Дорн говь, Дунд говь, Өмнө говь, Сүхбаатар, Хинтигээд аймагуд за 6 аймаг дээр нь 90 сумын цахилгаан гамж 100 гаруй уул уурхай ашигтан малтмалын газруудын хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний найдвартай, чанартай хангамжтай болох байна гэж ойлгоод байгаа. За тэгэхээр энэ төсөлтэй холбоотой хэд асуулт байна. Энэ танилцуулган дээр Багнуур шойр шиглэлийн өндөр хүчлийн шугамыг 220 байгаа л да, нэг хэлхээтэй. Энэ танилцуулган дээр 110 гэд биччихэж. Энийг засах хэрэгтэй байна. За, хоёрдугаарт Чойроос Сайн шандын өндөр хүчлийн шугам баригдаж байгаа. За, Сайн шандаас замын үеийн шугам хизээ баригдах юм бэ? Аливаа төслийг цогцоор нь хийвэл зүгээр юм л да. Тэгэхээр бол Чойроос Сайн шанд хооронд баригдаж байгаа. Цаашаага бол замын үд хүртэл шугам баригдах хугацаа хизээ баригдах хэлж өгөх шаардлагатай байна. За, тэгээд байгаа Багнуур шойрын шугамын алдагдал яг хэд байгаа юм бэ? Энэ төсөл хэрэгжснээр алдагдал нь хэдэн хувьтай болох юм бэ? Техникийн болон техникийн бус алдагдлууд байдаг л да. Техникийн бус гэдэг нь хулгай ч юм уу. За, техникийн алдагдлын хувьд шинэ шугам ямар утсаар баригдах юм? Трансформатор тоноглууд нь ямар шаардлага хангасан юм бэ? Энэ дээр детальны нарийн мэдээлэл авмаар байна. За, дараагийн асуулт. Эрдэнэбрийн усан сахилгаан станц их эрчимтэй баригдаж байна. За, дээрээс нь нарны сахилгаан станцуудыг барихаар бас төслүүд хэрэгжээд эрчим хүчний яамны төлөлтөнд орсон бэлтгэл ажлаа хийгээд байна. Сэргээгт эрчим хүчийг бас давхар хөгжүүлж энэ усан сахилгаан станцдаа үйлдвэрлэх нь зөвлөдөө. Тэгэхээр энд нэг асуулт байна. Энэ Эрдэнэбүрэнгээс 1000 цум хүртэл өндөр хүчлийн шугамыг татчих байхаа, барьчих байх. За, 1000-аас энэ улаастайг хүртэл шугамыг бас хизээ барихаар байна. Энэ баруун бүсийн эрчим хүчийг төвийн бүсийн эрчим хүчинд холбочвол их ашигтай л да. Дээрээс нь эрчим хүч баруун бүст бол За, Шож Сүнсэд хариулъя. 4 номер. За, Жангабил гişүн асуултанд хариулъя. Манайхан дээр бэлтгэж байгаа яг шугамын алдагдлын тухайд. За, Багнуур шойр төслийг ингээд тавхан дэмд гэлцээ сууж байна. Чойроос Сайн шанд баригдаад явж байгаа. Шандаас замын өдрөө бол бид нар цахилгаан дамжуулга агарын шугамын өргөтгөл хийх хэрэглээ ямар хэмжээнд өсөх үү гэдгийг судалгаа хийгээд явж байгаа. Мэдээж бид нар их өсвөрийн дутагдaltaй байдаг учраас тэргүүн ээлжийг дэрэмбэнд уржраг байна. Бид нар энэ цахилгаан дамжуулга агарын шугам хуваарлах байгууламжуудыг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын зэргийн босголт хөгжлийн банк тэргүүтээ энэ олон улсын байгууллагуудын хэмдэх өсвөртэй зээлд амруулахаар ярьдаг. Одоохондоо бол танд яг энийг яг шийдчихсэн ийм төсөл байхгүй байгаа. Бид нар зүгээр манай эрчим хүчний яамнаас сангийн яамд саналаа хөргүүлдэг. Энэ эдгээр байгууллагууд дээр дараагийн ээлжинд энэ төслийг хөгжүүлэх талаар анхааралтай аваач гэдэг ийм л хэмжээндээ яваа учраас яг өнөөдөр бид тэдэд гэдэг ийм дамлалт өгч чадчихгүй нэ. За, Багнуур шойрын асуудлыг бид нар чинь. За, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил ямар ч бас нэг юм гацаанаас явж байгаа. Гэхдээ л нэг улс төржүүлчих гээл хятадын тал ямар нэг байдлаар нэг улс төрийн шалтгаан гарахаар энэ ч зогсож магадгүй шүү гэж айлгаал ийм байдалтай явж байгаа. Одоохондоо бол маш сайн ажил нь явж байгаа. 29 онд ашиглалтанд оруулах байдалтай байна. Та бас эрчим хүчний цахилгаан инженерийн хувьд усан цахилгаан станцын хажууд бид нар нарны цахилгаан станц болон холбогдох тодорхой хэмжээний горим тохируулган дээр тооцоо бодоод тодорхой хэмжээний батарей их өсвөртэйгээр ийм тендер зарлахаар
манай эрчим хүчний яам дээр ажлыг хэсэх үнэлгээний хураа байгуулагдаад явж байна. Диспетчер үндэснийдээ болон эрчим хүчээ зохицуулах хороотоо ойрын хугацаанд энэ сарда магадгүй энэ эх 6 дугаар сарда багтаагаад тендерийн бүх тооцооллуудыг бэлэн болгоод над танилцуулна гэсэн ийм байдалтай байна. За Эрдэнэ-Уран мянгад станцын тухайд нэг асуудал үүссэн. Эрдэнэ-Урангийн усан цахилгаан станцыг бид нар Кит улсын экзем банкны санхүүжилтээр явж байгаа. Азийн хөгжлийн банк энэ төслийг санхүүжүүлэх ёстой байсан чинь нэмэлт шаардлагууд тавиад болдгоо. Тэгээ одоохондоо бол ажилтныг урагшаа явахгүй байна. Ямар ч байсан Эрдэнэ-Урангийн усан цахилгаан станц ашиглалтанд орсон учраас ажил нэгсэн учраас бид нар эхний ээлжинд Эрдэнэ-Уран мянгадын 220 кВт-ийн хоцдомжуулгаагаар шугамыг бол ойрын жилүүдэд маш яаралтай. Бүр шаардлагатай бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих шаардлага үүссэн. За мянгад улаастай чиглэлийн тухайд бол бараг 400 гаруй км урт болно. 100 гаруй сая долларын өртөгтэй болно. Жил дамжуулах цахилгаан эрчим хүчний хэрэглээ яг өнөөдрийн байдлаар 5 сая доллараас илүү дээшээ гарч өгөхгүй байгаа учраас мянгад улаастай чиглэлийн цахилгаан дамжуулах 220 кВт-ийн агаар дамжуулах шугамыг Азийн хөгжлийн банктад хэлцээрд явуулж хагаад төр одоо жоохон тийм шаардсан байгаа байдалтай байна. Энэ мянгад улаастай хооронд ч гэсэн энэ усан цахилгаан станц дээр тавигдах шаардлагуудаа Азийн хөгжлийн банк нэмэгдүүлээд байгаа учраас бидний хувьд бол төвөгтэй байна. Эхний ээлжинд ямар ч үсэн гарцаагүй ойрын жилүүдэд одоо ирэх 26 оны төсөв байна уу? Ондоо санхүүжүүлэгч болох юм уу? Бид нар Эрдэнэ-Уран мянгадын 200 кВт-ийн цахилгаан дамжуулгын агарын шугамыг бол гарцаагүй Монголын тал хийхээс ондоо арахгүй. Гэтэ экзем банктай хийсэн гэрэн дээр ч гэсэн энийг бол Монголын тал хариуцна гэдгээ бид нар амлалт өгөөд энэ төслийг хэрэгжээд эхэлсэн ийм байдалтай байна. За манай залуучууд хэн хариулах юм? Тэр шугамын алдагдлын тухай. За багнуур чойрын алдагдaltaй холбоотой асуудлыг хэд номер хариулах вэ? 2 номер эрчим хүчний. За агшины асуулт нэрлэе. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ судалгаад дэлгэцийн заргалаа өгдмөрлөнө. За уг төслийн хүрээнд бол багнуур чойрын 220 кВт-ийн шугам 188 км хоёр дэлхийн агарын шугам байж байгаа. За шугамын тоноглолын хувьд бол багнуур дэд станц 220 кВт өргөтгөл шугамтайгаа чойр дэд станц 220 кВт өргөтгөлтөөгөө орж иж байгаа. Энийг дагаад л трансформатор хүчний тоноглолууд бол багхгүй шугам өргөтгөлийн тоноглолууд энэ төсөлд тусгагдсан байж байгаа. За одоогийн байдлаар болох тэр замын хүртэл 110 кВт нэг хэлхий шугам чойр дэд станцаас одоо холбогдож ажиллаж байгаа. Энэ хооронд бол одоо суурилгцсан хүчин чадлаараа 125 МВт-ийн сэргээгдэх болон нарны цахилгаан станцын суурилгцсан хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний системүүд үүсгэрүүд холбогдож ажилладаг. За нийтдээ 38 мянган хэрэглэгчтэйг хангаж ажиллаж байгаа ийм шугам багамаа. За Жангабел гүш нэмж тодруулъя. За багнуур шойрын одоо байгаа нь 221 хэлхээтэй. Энийг одоо 2 хэлхээтэй болгож байгаа. Тэгэхээр өмнө байсан тулгуурыг ашиглах юм уу, зэрэгсээ барих юм уу? Нэмж. За тэгээд Чойжа сайтад захиж хэлэх юм байна. Мянгадаас энэ улаастан шиглэлийн 420 км-ийн өндөр хүчлийн шугамыг та одооноос бодож, ирээдүйгээж бодож одоо холбох ажлыг одоо та хариуцж энийг хийлгэхгүй бол баруун бүсийн эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд холбох нь асар их ач холбогдолтой гэдгийг та өөрөө мэдж байгаа. Энэ одоо төслийг та бас хэрэгжүүлэн гэдэгт найдаж байна. Баярлалаа. За 4 номер Чойжсурын сайд. За Жангабел гишүүн санал гэлж эхлэе ярина. Энэ мянгад улаастай Кит хол баруун бүсийн хэрэглээ Алтай улаасны эрчим хүчний системийн хооронд явна. Одоогийн яг өнөөдрийн байдлаар ойрын жилүүд ашиглалтанд оруулаа гэж бодоход жилдээ нэг магадгүй 5 сая долларын үнийн дүнтэй цахилгаан эрчим хүч нааш цааш дамжуулах юм байна л. Авах зээл нь 100 гаруй сая доллар байгаа учраас банк able not болчиход болдгоо. Манай эрчим хүчний салбар чи өөрөө өндөр алдагдaltaй байгаа учраас одоохондоо жоохон баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэл жоохон хүлээхүүдэ гэсэн юм байр суурин дээр л байгаад байгаа. Сангийн амч бас ийм байр суурьтай байгаа. Тэгэхгүй бол байгаа
хэмжээнд хөндлөгээр хүлээж гэдэг шиг ингэхгүй ихэд өдрөх харах юм бол наан тэр ирээдүйд хүрэхгүйгээр системийн алдагдал өндөр болчих гээд эргэн төлөх өрийн хэмжээ, зээлийн хэмжээ манай эрчим хүчний системдэр өндөр болчиход төлж чадахгүй байдал найдваргүй зөөлөгчийн ангилд орчих учраас бид нар жоохон болгоомжтой байгаа. Гэхдээ таны саналыг сонслоо. Баруун бүсийн эрчим хүчний систем, алдаа үлээстэй эрчим хүчний системийн хооронд хэрэглээ огцом нэмэгдэх ийм одоо хэрэглэгч нар гарч ирэх юм бол нэг явуулнаа. Азийн хөгжлийн банктай сая тодорхой шалтгаанаар бид нэр тодорхой хэмжээнд ингээд төтгөлдсөн байна. За, инх насан гişүн асуулт асууя.